Сайн мэцхан уу. Энэ бичлэг очих өглөө өдөр орой мэндийг хүргэе. За энэ удаагийн маань сонголт 1 2 3 гэдэг энэ 3 лаа байгаа шүү. За тэгэхээр ихэн бодож өөрөөсөө бити асуулт асуугаарай. Тэгээ нүдэн туснаа сонгоход болно. Энерги шалгалттай учраас. Тэгээ мөн та бүхнийхээ бүгднийх нь ингээ комментиг уншдаг шүү. Тэгээд ойр ойрхон мэрэг оруулж байгааг хичээнэ. Тэгээ энэ удаагийн маань уншлага бол лааны мэрэг байгаа. Тэгээ Facebook хаяга YouTube-ийн пост хэсэгт байршуулсан учраас тэрнээс бас харж иж болно шүү. За тийм учраас нөгөө төдийлөн хүн болгонд хариу өгж амжихгүй байна өө. Та нар манаас ойлгоорой. За 1-р групп, 2-р групп, 3-р групп. Тэгээ шууд бичлэгээ ингээд шулуу явуулчдаг учраас цаг оруулж өгч байгаа хүмүүстээ маш их баярлалаа. За 1-р бүлгийнхандаа энерги шалгалт эхлүүлнэ. За энэ бол бидний өөрсдийн бүтээтгэл байгаа. За 1-р бүлгийн уншлага. Энерги шалгалтыг хараад өгье. Ой. Тогшин байх чинь. За энэ бол хосын харилцааны лаа юм байна. Тэгээд лаа байж таарлаа. За хосын харилцаан дээр үл ойлголцол маргаан. За бухимдал нэлээд байна. Борж. За ер нь бол хоёр хүний гэсэн сэтгэл тэмүүлэл харагдаж байна. Гэхдээ энэ нэлээд маргаан тэмцэл юм өмнөд харагдчихэ шүү. За хүн дээрэлт үл ойлголцол энэ харилцаа цаашаа яах бол гэсэн юм санаа зовнсон байдал эсвэл салах уу нийлэх үү гэдээ удаа явсан эргэлзээ тэнэгэлзээ ийм зүйл байна. За ийм зүйлийн талаар бодож явбал тань тохиолдоод байгаа харьцан хүн дээрээ жоо иймэрхүү байгаа бол та зөв группээ сонгосон байна гэсэн үг, зөв бүлгээ сонгосон байна гэсэн үг шүү заяа. Гомдол байна. Сонирхол байна. За мөнгө төгрөгийн тал дээр бол за ажил төрлөө солих уу, орлогын хүйс рүү ойрчлох уу, орлогын юм дээр чинь бол жоон гацалт харагдчихэ шүү заяа. Тэгээ ямар нэгэн мөнгө төгрөгийнхаа хэрэгцээг танах жоо үрлэгэн байгаад байна. Бусдаас тараачаад байна. Тэгээ давхар ингээ хүн тижээд юм байна. Энэ минийга болно. Энэ ингээ амьдралдаа байх ёстой зүйл юм шиг ойлгоод явж байгаа ч гэсэн өөрөө чи амьдрал үргэлжлээд санхмөх санхүү чинь асуудлууд чинь л нэмэгдээд байна. Орлогоо дарсан зарлага их байна. Гэтэ одоогийн байдлаар бол мөнгө төгрөг амар гачигдaltaй бууж ирж шүү. За. Хэрүүл маргаан үл ойлголцол үл итгэлцэл байна. Тэгэд өөрөө бол жоохон хартай ч юм уу өөрийнхөө зөв гэж бодож байгаа болтой юм байна. Гомдсон байгаад байна. За тэнгүүтээ хоос өөрөө л ингээл ямар нэгэн үйлдэл хийвэл хийн л би бол хийхгүй ч гэдэм үү. Эсвэл хийх гэснээ яахаа мэдэхгүй ингээл тэнэгэлзэнд байгаа л өөрөө л холбоо бариул барин эзмэж гэл ингээл өөрийгөө их чухалчилж байна энэ хүн. Тийм л юм харагдчих. Гэхдээ асуудал бол дуусаагүй байна. Асуудлууд бол дуусаагүй байна. Тийм эргэн тойронд ч өөрөө чи ингээ атаархсан хүрээсээ ийм хүмүүс маш их байна. Тэгээ өөрийгөө гэсэн хүмүүсийг гомдоож өөрөө чи ашигласан хүмүүсийг л гэж явд юм уу да гэж харагдчих шүү. Тийм өөрийгөө ч бас ойлгохгүй л яваад байна да. Буруу юма дахин хийгээд ах шаардлага байгаа юм уу дөө. За яг шинэ юм найз нөхөд, шинэ танил юм, шинэ хүрээлэл, шинэ юмд очих болтой юм даа. Тэ нэг юм чөтгөр шулмын гэмээр юм шиг юм харагдчихээн. Чатгын өвлж гэдэг юм уу юм харагдчихээн. Өөрөө чи орчин бол биш шүү. За яг жоохон өөрөө чи мөнгөтэй төгрөгтэй гоё ингэж харддаг хүмүүс байдаг юм байна. Эсвэл өнгөтэй зүтэй царайлаг ингэж харддаг хүмүүс байдаг юм байна.
Гэхдээ нэг цаанаа байгаа эрх ашиг зорилгууд нь бол дандаа өөр байна. Хүмүүст монжуулаад байна, ашиглуулад байна. За хайр зүтгэлийн харилцаан дээр бол тэгээд хайр дундаа хатуурхад идэв гэж өөр улсуудад болж чаддгүй юм байна. Тэгэл хэлэхгүйгээр хэлээд хамгаалах үнэ хамгаалах цагтаа хамгаалах хэрэгтэй шүү. Өөрийнхөө үнийг өөрийн гэсэн юм үзэл бодол өөрийн гэсэн амьдралаа харж хандах цагчин болсон байна гэж харж ирж байна. За мөнгө төгрөгийн тал дээр нэг 2-3 7 хоногоос хэвээ. Гэхдээ тий 3 дахь 7 хоногоос эхлэж жоохон мөнгө төгрөг эргэлдэхээр харагдаж байна. Энэ мэргийг үцэн өдрөөдөөс сайн бодоорой. За. Тэг энэ харилцаа л айгүй чухал байгаа юм шиг байсан юм байна. Уулна. Одоо яах вэ? Тэгээд чамайг бол би гүжүү зөрүүд юм байна гэж хэлэх учраас тэгэл өөрөө л мэдэндээ хүн сал ихээр салаал, хүн нийлэхээр нийлэхгүй. Тэгтээ тэрэнгүү чи миний энэ уншлагыг уншиж байхдаа амаа гэл ингээл юм бодолтой л байж л байна. Ярахад амархан гэж бодож байгаа байх. Тэгээ чи асар их юмыг алдаад байгаа гэдгээсээ ойлгоорой гэж гарч ирж байна да. Энэ дээр. Энэ дээр нэг юм нохоо мохоотой хүн гарч ирээд ах юм. Нохоо муур гахаа юу юм бэ? Амтан байна шүү. Тэгэл яах вэ? Одоо тэгээд тэр үнтэйгээ холбоо барихгүй тэр үний явуул энэ чигт нь явуулъя гэж бодож байгаа бол явуулсан шиг явуулаарэ. Явуулж чадахгүй бол эртгээ амьдралаа одоорой. Ийм л юм гарч ирж байна. Гэтэ тэрнгүү чи өөрөө гомдогч тал нь шүү дээ. Чи өөрөө гомдол өөрт ингээд тохиолдсон юмнуудаа л бодоол ингээл би ингэж чичгээл надад ингээд юм л гэж бодоод байгаа болохоос биш. Чи тэр хүнд ямар зан гаргаснаа бол маш сайн мэдэж байна энд гэж гарч ирж байгаа мэрэгэн дээр заяа. За энэ дээр мөнгө төгрөгийн тал дээр бол нэг 2-7 хоног ер нь нэг юм олсноо авч үрээл ингээл байж энэ мөнгө тогтоож байгаа хуримтлуулж байгаа малгай хуримтл үүсэхгүй бол жилийн эцээр бол ерөнхийдөө асуудалтай шүү гэж байна. За эргэн тойрны чи хүмүүс дотор дандаа юм асуудалтай дандаа юм сонь сүрэг юм хоолсон хил амтай ч юм уу худлаа юм залжин ч гэх юм уу тэгээ бүгдээрээ л би юм сайхан сэтгэлтэй би сайн наад хүмүүс чинь чиний сайн сайхныг гүйцэхгүй гэж гарч ирж байна. За энэ дээр холос хил мэдээ нэ. Ийшээ тийшээ аян замд явж магадгүй харагдаж байна ойрхон шүү. Аян зам момд явж магадгүй харагдаж байна да. Тэгээ чи шалахгүй юмнаас болж харилцаагаа бүр баллах нь дээ. Одоо өөрөө л мэдчихтэй гэж хэлээ. Тэгээд шалахгүй юмнаас болоод хүмүүс намайг юу гэж болох вэ гэж боддгоосоо болоо чи ингэж өөрийгөө илэрхийлж чадахгүй ийм байдалтай үл буруу ойлголттой ийм байдалтай байна. Тэгээ дүлгэнээ цухтагаа тэгсэн мөртлөө мартаж чадахгүй. Чиний л наача асуудалтай сэтгэл зүйн асуудалтай чи сэтгэл зүйн ийм шийдэмгийн нэг шийдвэртэй байж чаддаггүй. Тэгээ ер нь бол тэр хүнний чинь талаас болохоор ингэж бодоод юу гэж бодоод байгаа. За хараад хайда нөгөө талынхаа өмнөөс энэ хүн бол нугасаа намайг гэхгүй юм байна. Надаас ичи санаа зовдөг юм байна. Гэсэн бодлоос төрсөн болтой юм да. Бас тэгснэ яасан юм бэ? Энэ хүн өөрөө ингээд өөр хүнтэй болсон байна гэж бодсон байна. Тийм бодогдох явц хийсэн байна. Ийм юм болсон байна гэж гарч иржээ. За мөнгө төгрөгн дээр тийм чамд бол ингээд нэг ойроо хугацаанд гоё охин хүүхэн залуу малуу юм эсрэг үстэн чинь харагдах бах гарч ирэх бах танилцах бах 2-3 хүнтэй уулзсан байна. Янз хүмүүстэй уулзаал завгүй л амьдраад штэ тий. Тэг яг завгүй мөг гэхээр гэртээ өвтөд байгаа юм. Тэг нэг юм хэрэггүй дэмий тэнэл тэгэл нөө лагшригийн мөрөөдөл гэх юм уу иймэрхүү харагдчих шүү хонгороо. Тэгэхээр чи одоо жоохон сэрэх хэрэгтэй байна. Чи одоо л ер нь жоохон өөрчлөлт хийхгүй бол наад харилцаач юм бол нэгэнд ингээд хүн дээрээ дулам цаашлж байгаа харагдаж байна. Наашлж байгаа бол харагдахгүй байна. Тэгтээ тэрнгүү наашлах боломжоо хит удаа алдсан юм биш үү за. Ер нь хэрүүлийн чанар, хэрүүл маргааны чанараас болоод. Тий. Чи ч угаасаа энэ харилцаагаа бүтгэхгүй боломжгүй ийм харилцаалж хийж харцсан юм байна. Угаасаа чи өөрчлөгдөөгүй штэ. Ер нь олол яг хэвээрээ л. Би өөр амар өөрчлөгдсөн гэж бодож чи бол өөрчлөгдөөгүй ш. Чам дахиад чи юм шинэ хайр дурлал, шинэ юм харагдаж гинөө. Чи шинэ юм бодоод
Тийм урагшаага алхаад явсан ч болохоор харагдчих шүү. Заа ёо шиний юм амьдрал харилцаагаа бодоод угаасаа нэг хаалга хаагдаа нөгөө хаалга нэгдгээс хойш шинэ амьдрал шинэ харилцаагаа бодоод явсан ч бас нэг бодлын зүгээр юм уу да. Ийм юм гарч ирж байна. Тэгээ чиний эргэн тойролтонд ингээд зэрэгцээ суугаад хов яриад байгаа хүмүүс байгаад байгаа байхгүй дандаа л хов живэнд ороод тэг мөнгө төгрөний талын юм дээр бол чамайг хуримтлал үүсгээрээ одоо ойрын 2-7 хоногтой бол ингээл урд хормоо хойд хормоогоо нөхөд энэ 3 дахь 7 хоногоос л эхлээд нэг жоохон мөнгө төгрөг инээдэр юм харагдаж байна. Хийшээ тийшээ явна маавна гэсэн бодолтой бол болгоомжтой байгаарэ гэж гарч ирж байна. За эргэн тойрны хүмүүс чинь асуудал үүсгэж байгаа мó таньж мэддэг хүмүүсээс чи юм сонин мэдээ орж ирэхээр харагдчих шүү заа ёо. Тэгээ болгоомжтой бай болгоомж гэж байна. Тэгээ болохгүй гэдэг зүйлээ мэдсээр ээжэж яагаад ингэж тэнийг байдлаа болохгүй зүйлээ яагаад тавтаад байгаа юм бэ гэж гарч ирж шүү за. Тэгэхээр өөрийгөө болгоомжтой авч явах нь нөгөө бондолоо ёо. За тэгээд за өөр энэ дээр юу гарч ирж байна? Надаар дамжуулаад юу хэлүүлэх гээд гисэн бэ? Тэг хүн амтнаас эвтэйгээ аваад явбал аваад явчаар юмнууд харагдчихлаа энэ. Тэгээд энэ дээр хил ам гадны нөлөө энерги тарахгүй орчин нүүлгэл суулгалт хийх гэж байгаа бол чи 8 сарын сүүлээр нүүхээр харагдчихэ шүү. За ямар нэг шилжилт хөдөлгөөн харагдаад байна. Ийшээ тийшээ явмаар бол яваа. За энэ хайр сэтгэл нэг нь болохгүй бүтэхгүй гэж чи харж байгаа бол шинэ хайр сэтгэл шинэ амьдрал шинэ юм руугаа тэмүүлж байгаа бол бас ахаа шинээр явнаа. Чи шинэ хүрээлэлд орохгүй бол бишээ чиний хүрээл тэгэл танилаас ховын тэгэл дандаа хуушин найдны хүмүүс ингэ явж байна. За ажил төрлийн байдалтай шаман юм доктортой ажил доктортой орлого доктортой юм гэхээс илүү сэтгэл санаа чинь докторгоор болохоор чи ер нь ч нэг ажил хийгээд ажлын ачаал дагаад тахаар харагдахгүй байх шүү. За тэгээд өөр яасан бэ? Амар юм сэтгэл зүйч савлгаатай байна. Энэ дээр дандаа юм хайр сэтгэлийн асуудлаас болоод сэтгэл зүйн савлцсан л гэж гарч ирээд. Хүш амьдралын хажуугаар чинь мөнгө олох хэрэгтэй, өөрийгөө анхаарах хэрэгтэй, өөртөө цаг зав зарцуулах хэрэгтэй, гэр орноо анхаарах хэрэгтэй. Тэ? За боломжоо харах хэрэгтэй, тархилгаагаа амраая хөөе. За юу. Чамаг юм амьдралын буруу юмэлтэй болчоод байна. Нойрны буруу юмэлтэй болчоод байна гэж гарч ирж байна. За гиз дүүрэлт мөрөлт толгой өвдөх, хамар ам тачигнах нойргуудах эсвэл хит унтах гэд янз янзын хит идэх ч юм уу иймэрхүү юм хэтрүүлгэнүүд харагдаж байна. За донтол монтолтой холбоотой юм дээрээс болгоомжтой байгаарай, сэрэмжтэй байгаарай. Дараа нь харамсваа гэж гарч ирж шүү. За юу юм шил дэмий юмтай орооцолтоо эргэн тойрны хүмүүс чинь муу муухай тохоо гарч ирж шүү харагдаж байна. За энэ дээр өөр юу гарч ирж байна? Алил харагдаад энийшээ тийшээ явна гэж бодоод байгаа бол яв тэг явах л хэрэгтэй шүү дээ явах газар байвал тэ. Өөрөөсөө айгүй их гарц гаргаад байгаа л харагдаж байна. Мөнгө тогтохгүй гарц гараад байна. Юм болохгүй байна. Шүд өвдөхөндөө. Шүд өвдгөр харагдаж шүү. Шүд буйл памбах шүд өвдөх хамар амын нүрийн эсгэр чинь яр мар шавх холтой юмдаг аа. Шүд өвдөхөр буйл өвдөхөр харагдаж байна. За хэрүүл маргаан тэмцлээ сул байгаарэ. За хүн амьтны аригтаар суусан хүн амьтнаас сул байгаарэ гэж гарч ирж байна. Тэгээ сохтой хөлчөө хүн амьтнаас юм хэрүүл маргааны юм орж ирж байна. За цаашдаа ажил амьдралд нь яхаар би бас хараад суугаад байна л та. Чамаг. Чи мөх урагч зүрхтэй юм байна шүү. Чи өөрийгөө амар үнэнч ураг гэдсэн чинь бас дурламтай л юм байна. Өөр хүн амьтанд дурлал те. Сэтгэл нь шархлал явал хурдан л юм байна. Эсвэл хуучныхаа хүн амьтандаа зурлаж байгаа шинийгаа сонгоо явцсан бараг дээр юм шүү дээ гэж би бол хэлмээр байна. Бараг тэгээ чи угаасаа тэгэл цаг хугацааны ихээр мартчихал байлгүй. Угаасаа нэг мартах бол зовлон биш шүү дээ те. Чамд одоо л хэцүү санагдаж байгаа хэрэг. Гэхдээ угаасаа байвал цуг байвал түүхтэй ядаргаатай гэж бодоод байгаа. Чамд ингээ буруу байхгүй юм шиг санагдаж байгаа юм чинь нэгэнд болцсон ч болно. Ингээ асар их хил ам гараад байгаа учраас юм тортог хайж юм сарж юм хил ам
Угаасаа ингээд та хоёрыг салаасай, болоосай гэд ингээд хөндлөнгөөс айгүй их юм хар хил ам ховж юм хатаархал амар юм дааж явд юм биш үү. Тэгээд нэг нэг ойлгох юм уу гэхээр хоёулаа цуг байхаар бол ойлгодог. Өөр бусдууд ингээ харилцаанд ч орохоор амар нөлөөлд юм байна. Харамсалтай байна. Надад л харамсалтай л байна гэж хэлнэ. За эрүүл мэндийн тал дээр бол шүд жижиг энэ ам орчимч яар шавах батан юм марж байна. Бойл өвдөж магадгүй, шүд өвдөж магадгүй харагдаж байна. За гиз дүүрэл гинтийн донтолт янз юм хамаарал харагдчих шүү. Энэ миний барай шүү. За хит идэх, хит хоолноос гарах, нойртой байх, нойргүй байх. Донтолтын шин чанарын ямар нэг юмнаас хол байгаарай. Аюул мэдрэгдэж шүү чи. Асуудал орж дуусаагүй байгаа шүү гэдэг бас санаарай гэж гарч ирж байна. Ямар сони юм бэ? Нэрлэхүүн хүн юм байна шүү дээ. Амар нэрлэхүүн хүн байна энэ дээр. За шинэ ажил төр шинэ орлогын бодож байгаа бол хийгээд үз, оролдоод үз. Тэгэхгүй бол тэгэл болохгүйгаа дудаа суугаад бол бүх юм болохгүй гэдгийг сайн санаарай гэж мэрийн дээр гарч ирж байна. Энэ тасныг хахад эрэгтэй хүнтэй зөв холбоотой юм ажил хийе ингээ тгий гэсэн санал орж ирж магадгүй байна. Би бол хэсэг хугацаанд бити хийгээрэй гэж хэлнэ. Холоос ирж байгаа юм уу? Танилын үрээр орж ирж байгаа хамтран ажиллая. Ингээ чи энийг хийгээд өг, тэрийг хийгээд өг, ийшээ яваа, тийшээ яваа гэсэн юм санал орж ирхнээ. Тийшээ бол бити яваарэ. Хэрэггүй шүү гэж шүү. За угаасаа нэг юм яригдэж байна. За хүн амьтантай танилцах нэ. Танилцах хэрэгтэй шүү бүр. Гарч ороор. Ингээл өөрийгөө өрөвдөл, өөрийгөө хөөрхийлээ суугаал. Тийм учраас танилцмаар бол танилц, гармаар бол гар. Тий. Чамд бол зүгээр яг ингээд мэрэг эхлээд юм хайр сэтгэл адамаатай харилцааны талаар юм шиг байсан боловч мэрэг ингээд дундаа яваад ирсэн чи жишээл өөр шинэ хүрээлэл, шинэ орчин, шинэ юмыг бодсон, төлөвлөсөн байгуултай нүүлгэл суулгалтч харагдаж байна. Тий. Уусаа хууч юм хуучинд нь хаявал хаяхгүй юу дөө тий. Тэгээд угаасаа ерөнхийдөө чиний хайр дурлал нь хэр хэмжээнд байгаа гэдэг нь тэгэл харагдчихж байгаа. За тэгээд энэ дээр өөрийгөө гарч ирж байна. Өөрийгөө хайрлнаа, өөртөө цаг зав зарцуулнаа. Бусдыг баярлуулаад бусдын төлөө гэж явахгүй. Чи тэгтээ сонин амиа үзэлтэй байгаад байгаа энэ дээр. Тий. За гүжирлэг гүтгэлэг харагдчих шүү. Амтны хил амнаас болгоомжтойгаараа. За ах トゥ амаатан садны дотор чинь жоохон хэрүүл маргааны хил мэдээ орж ирэх гээд байгаа мó нэг юм орж ирэх нэ. Тэгээ үг таа шүү. Зааш юм үг таахгүй байна гэдэг. Үг таа шүү. Амар халуулаад. Үг таах хэрэгтэй байна гэж. Тэгээд за ямар ч байсан тэгээд бичлэгүүд маань тасарж байгаа дуушлаарэ. Тэгээд ингээ үргэлжлүүлээд харахаар ер нь бол амьдралт чинь гоё юм ялалт ирээдүйд ч юм гоё өсвөл дэвшил боломжууд гарч ирж байна. Шинэ 8-ны ийм боломж гарч ирж байна шүү заяа. Тийм учраас одоо байгаа яг энэ ойрхондоо байгаа 3-5 7 хоногийн хугацаанд бити янз янзын болохгүй зүйлээр оролдоорой гэж гарч ирж байна. Тэгвэл төвчээртэй байгаарай. Чи өөрөө сонголт хийчээ бити харамсаарай л гэж гарч ирж байна да. Чамд ч бас буруу агаад байна. Алинд ч л байна. Гэтэ одоо би бол нөгөө талыг чинь буруутгах чадахгүй нэ. Яа тэгэхээр чиний энэ тал дээр бол чи дураараа өөрийнхөө зөв гэж бодож जैन. Гэтэ чи амар бас хар сэрдэлтэй байна. Хүнийг бас тийж боож хааж जैन. Тэгээ нэг юм урам зориг магтаалж байхгүй. Тэгээ өөрийгөө магтаал ингээл гоё л байна л да. Ийм юм бол харагдаж байна. За айл майлтай юмнаа. За хүмүүсээс жижиг шажиг ингээд авбалж хамт юм жижиг шажиг мөнгөний юмнууд орж ирэх юм заяа. Баг хэмжээгээр мөнгнүүд бол хөдөлж байна. Баг хэмжээний мөнгө харагдаж байна. Гэхдээ
ингээ анзаарсан бол асар их юм хил ам атаажтөө та хоёрыг ер нь бол ингээс хөндөөрөлсөн салгасан ч гэдэм үү эсвэл чиний нөхцөл байдал өөрчлөгдөхгүй дээрдэхгүй байгаа зүйлүүд бол гадны амар их хил ам байна. Хин ч хил ам хийгээд байгаа яагаад яаж хийдгийг чийж бараг мэдчихэл байгаа. Гэхдээ миний бодлоос бол нэг нутаг орны хүмүүс эсвэл эргэн тойрны найз нөхөд ийм хүмүүс байна. Та хоёртай ойролцоо насны ийм хүмүүс дандаа байгаад байна. Тэгэл анхнаасаа л ер нь ингээл асар их хил амтай их хилцэн атажтдээ хилцэн л юм байсан байна. Энэ хүмүүсийн хил ам бол аимшигтай. Бараг хүмүүс бол бараг ингээд баярлах байх. Уул нь бол гоё ямах, гоё явах, цаашдаа гоё дэвжин дээшлэх амар гоё атаархал амьдарч чадах амьдрал байж тээ. Тэгээд чинийш бардамнал тэр үнийш бардамнал байсан байна. Тэгээд нэгэнт одоо ингээд ивлэхгүй болохгүй ингээд гэж үзэж байгаа. Нэгэнт тий өөртөө чинь ингээд боломжуудаа алдснаас хойш тий шинэ харилцаа, шинэ эхлэл, шинэ юм өгөө явсан ч болохоор харагдчих шүү заяа. Тэгээд за ошоо харъя. Энэ дээр өөр юу харагдчихэв? Зугаа цэнгэл найр наадам ийшээ тийшээ хөдөлгөөн тансаглал гой л юм бодож байна. Гэтэ яг мөнгөндөө тааруулж тансаглаарай л гэж хэлээ. Тэгвэл нөгөө хуримтлал үүсгэх хэрэгтэй байдал чинь зугаалаа цэнгээд наргаад яваад байвал бас хэцүү байгаад байна шүү дээ. Өөрөө чинь бол зугаалга дуусаагүй байна. Уулзалтууд дуусаагүй байна. Тэгтээ дуусаагүй ингээ яг одоо чи гэртээ байгаа байх. Эсвэл ойрхон гарчаал явж байгаа. Би гэртээ ойр байгаа штэ л гэж бодож байгаа. Үгүй чанд юм гарч ирэхээр байна. Болгоомжтой сэрэмжтэй сайхан явчаад ирээрээ. Энэ зам чинь үлжидээ сайхан байх болтугай. Тэгээд энэ нэг хил ам юм атаажтай амар юмыг арилгах хэрэгтэй. Хизээний л юм хил амтай, хизээний л амьдралт чи хажуунаас хүмүүс ганган хийгээл тэгэл альныхаа юм амьдралыг хэцүү дарамттай байгаа мэдсээр байж ээж тэгээд дарамтан дээр дарамт ачаан дээр ачаа хийхгүй явахгүй дээл гэж хэлээ. Уйлал нь шүү дээ. Уйлалаа. Өөрийгөө өрөвдөл уйлаад идэг. Уушлаарэ энэ дээр ингээ хатуу хэлж байгаа ч гэсэн чамд би гэж л хэлэхгүй бол өөрхий хэлэх вдээ. Уйлал мэлмэрэд исэн байна. За авж болох харилцаа, аварж болох зүйл чам зөндөө энэ ч азтай юм байна өө. Энд дээр мөнгө төгрөг бууж байна. Гоёалалт амжил хэл мэдэн. Урвагч чамаас урвсан юм найз нар байна. Найз шүү хамтрагч гэж хэлнэ. Гэр бүлийн хүн биш, янаг амраа биш юм урвсан хүмүүсээс чинь ахад уралд орж ирнэ, ховж орж ирнэ. Уулзаад нэг юм даль хийх гээд юм учирмсоор ингээ холбогдох байх. Яриад хэрэггүй штэ. Тэгэхдээ чи одоо бурхан буддаа биш. Дахин уучлаад ах шаардлага байхгүй шүү энэ хүмүүсээ. Ядаргаараа чамайг санддаг хүмүүсээр ер нь яах вэ? Дутхгүй штэ хүн. Тэгээ сэтгэлийн буглаа, битэг, санах энэ намаа ингээд миний юм болохоор болохгүй намайг санаж байгаа болоо бодож байгаа болоо гэсэн юм алдах айдас майдас мэдрэгдэж чинь тэгээд аваад үлдэн үү хаяад явна чиний дуран л асуудал болцсон л байсан юм биш дээ. Чийл гидийсэн болох биш гэж гарч ирж. Гэтэ барыг нөгөө хүн чинь цаашлцсан бахаа да энэ дэр. Ер нь дэмий юм амьдралаа бодъё гэсэн бодол төрчихсөн байна. Огцом айш уур, огцом гомдлоо ингээд дараа чиний ингээд битэг бол одоо ийм хэмжээтэй байгаа байхгүй. Чи юм санахын битгэнд амар удчихсан. Яг үндэ амар ганцаардмал сэтгэл зүйн тийм уналттай харагдчихээн. За энэ дээр ингээд та ингээл өөрийгөө амар их өрөвдөж тахын тэхгүй шүү дээ онгороо заяа. Бид тэгээрэй гэж зөвлөе. Өөрийгөө өрөвднөж юу аах вэ? Амьдрал баялаг сайхан болно. За тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Хоёрдугаар бүлгийнхаа уншлагыг эхлүүлье. За тэгэхээр энэ удаагийн маань уншлага яахаар вэ нэхээр. За энергийн шалгалттай учраас энергийн шалгалт таарж байгаа гэж үзэж байгаа гэж найдаа. За энэ манай дээр хийгддэг тусгай амьлгаатай юмлаа байдаг. Тийм учраас ой
За энэ бол зүүн совинтай, мэлмийн уйтай, сүнсний сэрэлттэй, мэдрэмжтэй, төлөг мөлөг оролттой юм уу, эсвэл зүүд нойрон зүнтэй байдаг юм уу, ямар нэгэн байдлаар өөгдөлтөө өнгөж гарч ирж шүү заяа. Удмын үйлнүүд байна. Удмын үйлнүүдэд санаа зовж чинь тэр ах トゥ энэ ах トゥ гэсэн санаа зовнилт байгаад байна. За өөр хүүхдүүд ах トゥ нартай айгүйх санаа зовж байгаа хүн байна. За ийм удмын үйлтэй хүн биш үү. За зүүн совинтай, мэлмийн уйтай, сүнсний сэрэлттэй. За тэгээ яг юу их яахаа мэдэхгүй зарим юм дээр гацсан байна. Янз янзын хийсэн дом мөл, янз янзын зүйлүүд чинь ингээд гацаа жоохон эргээд байгаа гэж харж ирж байна. Сайн гүйцэд хийн заяа. Гүйцэд тайлна, гүйцэд хийн. Юмныхаа эцсийг үзсэн шүү. Дундаас нь шантарч мантарч гэсэн юм байхгүй. Сайхан амьдрал хараж. Энийн жоохон ганц бие нөхдүүд байна уу? Сал царинсаа амьдрал үүсэн ганц бие нөхдүүд байгаа шүү дийлэнх нь. Ой төгшин байх чинь. Өөрийнхөө зүггээл яваад байгаа юм. За ер нь бол ингээд за би энэ үртэл яваад ингээл боли мали гээл өөртөө он шүүгээл шантраал шархлаад байгаа нөхөр биш шүү дээ. Надад ингээд хүмүүс санаанд чинь нийцэхгүй, хэр баруун санаанд чинь нийцэхгүй. Ер нь тэгэл өндөр энергитэй, өндөр давтамжтай байгаад ирэхээр чинь за энэ хүнийг иймэрхүү юм ярих гэж ингээд өөрөө хүн чи юу н толдоод мэдрээд идэх тал юм байна. Энэ юм жоо ганц бий байгаад байна уу? Богинохоо харилцаа байгаад байна. Тэгээ нэг хажууч хүн удаан тогтохгүй байгаад байсан. Одоо бол нэг үе бодвол өөрчлөгдөж чинь заяа. Тий, хосын орвоо за. Тийм юус шантахгүй. Тэгээ өрний амьдрал, өрний асуудлууд чинь сэтгэл дүлтээс шарах ч гэдэм үү, хил ам ч гэдэм үү бүх юм дуусаагүй байгаад байгаа чинь. Ой бондолоо. Мөнгө төгрөгийн асуудал дээр айдаж өгүүл яг юм бол. Мөнгө төгрөгийн асуудал дээр ч гэсэн ер нь ингээл гачигдaltaй, дутагдaltaй юм болгоныг болгоод урд хормоо, хойд хормоогоо нөхөд явж байна. Тэр галын үйл заслууд маш ихтэй байна өөрөө. Зүүн совин мэлмийн амьдралт чинь гоё юм сайхан эерэг мэдээлэл, эерэг өөрчлөлтүүд гарч ирэх гэж байна. За энийг бас хүлээж авах хэрэгтэй шүү. Өргөл мөргөл тачгийн тал өргөөл юм хүмүүн дээр очиод өргөл мөргөл өөрөө ч өргөл өргөж байгаа мөргөж байгаа юм байгаа даа мó эсвэл өөрөө өргөд байгаа мó ингэж харж байна. Үйл нь гоё бүтнээ. За санаж бодсон юмнууд их байгаад байна. Энд нэг юм хөөргөн бас эмхтэн хүн бууж ирж байна. Эрэгтэй ч юм бууж ирж байна. Янз янзын хүн дээр л очсон юм байна. Янз янзын хүн дээр очиод ер нь тэгэл очсон хүмүүс маань ихэнх нь яг нэг хүн нэг юм чинь тайлал зангилж ил байгаа бах. Нэг юм давгүй харагдаж шүү. За өөлч гоё бүтэмжтэй сайхан харагдаж байна. За сэтгэл зүй харилцаа холбооны тал дээр харин тийм ээ. Нэг л хүмүүстэй уулзраа олохгүй байгаа юмаа. Тэгээ миний ертөнцийн хүмүүсийнхтэй таарахгүй байгаа юмаа. Гэл ингээл юм бодлууд бас байна. Байлгүй яах вэ чамд за. Байдаг штэ. Яа сал царнаад яагаад ингээм амьдрал болохгүй эсвэл ингээм харилцаа эхлүүлсэн харилцааны амьдралууд дээр чи ингээд адармаатай чи ачаа өрөөд ингээ яваад итгэхээр чи нүүн зүүн совинтай, сүнсний сэрэлтэй, ураг удмын үүлтэй юм хүн чи тийг угаасаа л ингээл бусдын амьдралыг тэжиж тэтгэх зааварлах гэдэг талынхаа үүлийг дутагдуулаад ахаар ингээ хажуудалт чинь дандаа ингээд энергиэр хангасан загсан хүмүүсийн хайр халамжаар хангасан цангасан юм хүмүүс байгаад харилцааны болон бусад юм сэтгэл зүйн доголдолтой хүмүүс таарад байгаа. За ойлгосноо. Тийм учраас энийг бас анхаараарэ. Энэ дээр бол заслуулын зүгээр гэдэг шүү. За одоо бол за ингээд зарим олон хүн үзэж байна. Энэ болохоор нэг юм хамтдаа байдаг. Ганцаараа мөн гэхээр бас нэг юм харилцаа холбоотой ч юм уу эсвэл хамтдаа байдаг ч юм уу нэг юм хүмүүс байгаа юм шиг мөртлөө ганцаараа амьдарч байгаа юм шиг амьдардаг нөхөр биш төрөө. За хардталцсан эрдэлт дарамт марамт бол бас байдаг л юм байна. Өөрт чинь ч байна гахалтай хардталт. Тийм. Үл ойлголцол өөр өөрсдийнхоороо дайрах гэдэг ийм харилцааны өмнө дээр дандаа ийм өөртөө чи үл ойлголцсон өөрийнхөө зөв биш хуваагаад байгаа ийм харилцаа байна. Чиний энерги жоохон ийм сэвдсэн бохирдсон байгаад байгаа юм уу да. Тийм байсан болохоор ийм байсан багч гэж би бодож байна. Гэхдээ тунд авгүй. Юмнууд өөрчлөж байна. За мөнгө төгрөгийн тал дээр бол нэг мөнгөөр тасраад ч юм уу гачигдаад гэдэг тал дээр бол
энэ жилээс юу н арай дээрдсэн байх шүү. Зориг морлог бодож сансан. Чи энэ нэг сошиалоор юм уу? Facebook, YouTube одоо юу гэдэг юм бичлэг янз янз юм хийж үзье. Юм зарж борлуулж үзье юм үзье гэсэн бодолтой байгаад бай тийм ээ. Энэ болно. Эсвэл тийм юм хийгээд ах шиг байна. Яванд байгаа өсөлттэй заяа. За аян зам бас харагдаж байна. Энэ гэхдээ бүр хол байна. Ирж өчөн байна. Гоё бичиг баримтан дээр гоё амжилт гарч ирж байна. Жохо ширгэлнэ юм өмнөөс айсан эвгүрхсэн байна заяа. Хил амаа аманд нэг жохо өртөөд айсан эвгүрхсэн байна. Цэрвсэн байна. Өөрийгөө ширгэл заяа. Ойлгосноо? Тийм тэгээ нэг юм хүн амтнаас санаа зовсон. Ганц би амьдрал гэхээр л муу байна, муухай байна, урууданд ороод нэгж байхгүй шүү дээ. Ганц би амьдралч биш байгаад байна да. Одоо ч бол харилцаатай холбоотой ч хүнтэй ч юм уу хамтран амьдрах хэрэгтэй юм байна. Гэхдээ эсвэл нэг юм харилцаа нь тодорхой бус нэг ганцаараа амьдраа сурцсан юм шиг ийм энергитэй байгаад тах юм. Над матга янзлуулна шүү дээ. Ер нь хүн амтнаараа өдөр өргөж мөргөж байгаа хүн амтнаараа сайхан янзлуул заяа. Хүмүүс ер нь хүний амьдралыг илэг бүтээ эрүүл сарвал инх тухайлах гэж л байгаа болохоос биш. Эд материал чамаас хомботох гэж байгаад байгаа юм биш дээ. Юм өмнөөс айж үзсэн мэ нэг дээлтэй хүн цааш харцсан сууч энд. За зүүн совын мэлмэн оюуныг бол би яриад явах вэ? Чи сайхан хөгжүүл заяа болцсон байна, хандсан байна гэж бодож байгаа болгүй. Чи хөгжүүлэн зөө болоочгүй. Давгүй. Гоё. Тэгтээ болоогүй байна. Чамд ийм ирч хүч урам зориг гоё хамт байлаа. Яриа хэл нийлдэг ийм хүмүүс хэрэгтэй байна. За ураг удмын үүлэн дээр ураг удмынхан чинь ойлгодгүй юм байна. Тэрийнхэн чинь бас айгүй их дор үрний асуудалтай л ингээл гарлага зарлага нь төвөгтэй хэрэг төвөгт орчих гол гарц гарчих гал машин тэрэг аваар ослоо гэлээ ингээд янз янзын юмнууд бууж ирж байна. Гэхдээ энэ минийг бол засаж аргалж болох зүйл учраас чи мэдэрсэн мөртлөө өөртөө айгүй ихтгэлгүй байгаад байдаг тал юм харагдаж байна. Намайг яасан хөөгөлтийн гинэ яшт нурштын гэ. Би яах вэ? Нуршчлээ. Чамд л хэрэгтэй юм а хэлж байгаа шүү заяа. Үг даанаа за. Чинь жоох их тангитуу байгаад байна уу юу? Гомдомхоо ингэ жоохон тийм хөө харагдчих шүү за. Гомдомхоо харагдаад байна. Одоо ч аргачгүй л дээ. Тэгэл чамайг ер нь яс юм дээр ойлгодог юмас цөөхөн юм биш. Гал нь мохоод унтраа шаналаа. За амьдрал чи 2-3 удаа савлгаа орж ирсэн байна. Тэгээ урдныхаа амьдралын савлгаануудыг одооныхтайгаа адилхан гэж бодоод ах юм. Үгүй шүү дээ. За ёо одооны энэ хайр дурлалын харилцаан дээр бол урд нь тийм байсан ч гэсэн янзлж болох зүйл аварж болох харилцаа л юм. Өчрхөө мохчихгүй л бол мохочихгүй ахыг хичээгээрээ. Гаднаас амар хил амтай ингээд татлааны торт хийсээ харж бол хил амар. Юунд ингэж хатаархаж хил ам хий тийм дээ нөхдөөч. Чиш бас тий амнаасаа болоод идэх тал байгаа л юм байна. Аашнаасаа болоод ааштай мөхөр ааштай хилтэй мөхөр хилгүү хилтэй газраа хил хийхгүй хилгүү газраа хил хийж авт юм байна. За ер нь бол энэ мэрэг баг ингээд ойлгомжтой энэ дөө зүүн совинтой мэлмэн оюунтай байна. Ураг удмынхаа ямиг тайлан явж байгаа юм байна. За ахтаа 10 төрлийн очрыг олохгүй явж байгаа юм. Чи ер нь зөв юмор оролдоод байгаа мó буруу юмор оролдоод байгаа мó гэдэг тал дээр яг сайн мэдэхгүй л яваад байгаа юм. Өөрийн хайртай дуртай байгаад байдаг. Гэтэл за зарим юм дээр миний үйл гүйцэд орж ийнө болохгүй нөө гэдгийг бол сайн мэдэхгүй байна. За би ер нь хийх ёстой юм хийж гинэ үү яаж гинэ гэдгийг мэдэхгүй байна. За эрхэлж байгаа ажил төрлийн үед олны хил амны юм байгаад байна. Хүн амтны жоохон хил ам атаажтай ховж юмд орчихсон байна. За саяхан уул хангаа мод усанд очиж мөргөөс өргөж үдсэн юм уу? Байгальд гараад юм уу мөргөс юм уу ингэж харагдаж байна. Зан үйл хийгдэж байна. Зан үйлнүүдийг гүйцэд гинэ дундаас нь ерөөсөө шантарч болохгүй. Чи дундаас нь орхиж болохгүй шүү. Заяа ойлгосноо.
Тэгээ шууд нэг үйл хийгээл өргөс авсан юм шиг болохгүй. Тэр шин давтамжтай хийж өчир зүг нь олдно гэдгийг бас санаарай. Ямар ч хэлсэн дээшил чинь дэвчин амьдрал чинь гой боломжууд гарч ирэх гээд харцалцаад ингээд гой байж лээ. Зөв сэтгэл зүйн байдлаа ойлгоно. За эргэн тойронд ч юм бол чамайг ойлгодог, хүлээн зөвшөөрдөг гэдэг хүн алга хахтаа хамаатан сайтай эргэн тойрныхон ч ерөн зөрчилддөг, буулддаг. Маргаантай л гэж гарч ирээд байна. Мөнгө төгрөний дарамт бол байна. Тэрийг чимээр, энийг чимээр маш их юм бодсон байна. За ямар нэгэн ийм шинэ контент монтонд 8 арилжаа шинэ юм хийж үзээгүй зүйлүүдээ хийх талаар бодож байгаа бол хийж үзэж болно. Гэхдээ удаа үргэлжлэх юм биш энэ чи дундаас нь уйдчдаг, дундаас нь орхичдаг талуудын юмнууд болвол ингээ харагдаж байна. За мөг сүг харагдаад та мөгний хэлбэртэй юм авсан юм болов уу? Мөг сүг идэж уух хэрэгтэй байгаа юм болов уу гэж чинь. За эрүүл мэндийн тал дээр юм хараад байна. За эрүүл мэндийн тал дээр чи ба мөхөл гар ба дараах иймэрхүү юмнууд байна. Нуруу өвчтэй байна. За амар айхтар яа гэсэн өвчөө алга. Гэтэ ураг удмын ийм удам дамжсан одоо ямар нэгэн юмнууд бол та нар ураг удамд бол харагдчих шүү. Ураг удам дамжсан бамбай болчиххан өрөвсөл юм уу жижиг юм ураг удам дамжсан юмнууд харагдчих байна. За чих хатгаж өвддөг болоод байгаа юм байна. Үе чихчүү өвдөд байгаа юм байна. Хараа жоохон муудсан байна. Яг ингээд онцлоод ингээ айхтар хэлэхэр өвчин байхгүй юм шиг мөртлөж одоо ингээ хэлэхэр нэр жоохон хараач муудаад байгаа болтой юм байна. Чих үе хатгаж өвдөж जैन. За хөл гарч хүүтэн байгаад байдаг болсон байна. За эрүүл мэндийн тал дээр ийм хүмүүнд энэ өөртөө витамин авч зориулж уунаа. За өөртөө зориулахгүй бол болохгүй. Өөртөө ч юм зориулах завгуулгүйгээд байгаа юм шиг мөртлөө. Шил дими юмд ингэж юм цаг зав үрээд яваадах юм. Ингээд 1 2 3 4 жингэл яваад л. Тийш явуулын байдалтай хүмүүсээс гой үг сонсоод өөрөө чинь даадаг хардаг хаадаг хүмүүсээ баярлуулж яв. Заа юу ер нь бол зөв хүмүүсээр л ер нь хүрээлүүлж явж исэн юм байна. Гэхдээ өөрөө ингээ янз үйл ихтүүлээд бас хэрэггүй шүү. Тэгээ дундаас нь бас орхиж битээ яваарай. Хүнд баярлаа гэдэг үгийг хэлж сурмаар байна. Заа юу. Баярлаа уучлаарай гэдэг үг хоёрыг хэлж сураагүй юм байна. Хэлхээс их чи санаа зовоод идэм юм уу л гэж харлаа. Хэл ам хатаж өтөний юм бол байна. Тэгээ өстой ямиг сайхан амны бэлгээр өрөөж яваарай заа юу. Санж бодсон юмн дээр одоохондоо юм жоохон жижиг шажиг юмн дээр л болохоос биш. Ирээдүйд бол яг чиний ингээ бодо санаатай юм эргээр эхэлнэ. За ер нь шинэ сар гараад эхлэнгүүт чи энэ бичлэгийг үзснээс шинэ сар гараад эхлэнгүүт хий гэсэн юмнуудаа хийж болно шүү. За өөрийгөө жоохон ариусгаарай, утаарай, цэвэрлээрэй гэж гарч ирж байна. За байны бөмбөлөг гэхээр цэвэрлээд ийм биш шүү дээ. Сүүлэхээр үргэлжлэсэн ойлголттой болно. Бясалгал ч юм уу нэг иймэрхүү юм уу төвлөрөөд байгаа юм уу эсвэл чадахгүй байгаад сурч хүмүүжт хэлнэ. Над цүн совингийн талын юм илүү гоё. Хүлэн зөвшөөрн дандаа эргээр зэнэглэн дандаа тийм юм болчих болоо гэсэн сүрэг юм айцтай харанхуй юм болоорой гэж энэ заа юу тэгэхгүй муу юм л хооллно гэсэн утгатай шүү. За тэгээ заримдаа ингээд ич санаа зовсноосоо болоо баярлалаа шилж чадахгүй уушлаараа шилж чадахгүй ич санаа зовсноосоо болоод идэм үү. Эсвэл ингээд өөрөө ч ингэдэг хүмүүсээ ингээд за байж л байх юм чинь гэж бодоод тайн гандаад байгаа мó гэдгийг жаахан анзаарна шүү. За сэтгэл зүйн хувьд чиний сэтгэл зүйн хэсэг айгүйх савлгаатай байсан дарамттай санагдсан. Сая ингээд айгүйх тайвширсан нэг гоё юм уучирсан юм шиг ингэж харагдаж байна. Гэхдээ ер нь л уужирч байгаа юм байна дөө сансандаа болно. За гоё мөнгө төгрөг ажил үйлс боломж болцоо орж ирэхээр харагдаж байна. Син саруудтай харж харагдаж байна. За ойролцоогоор 1-7 хоног юм уу 10 хоногийн 12-3 хоног болвол жоохон мөнгө төгрөгийн асуудал дээр бол төлөвлөсөн юмнууд чинь яг санснаар чинь бүтэхгүй байж болно. Гэхдээ сайхан орж ирж шүү. За мөнгөний урсгал бол зогсохгүй. За өөрийнхөө далд тухамсар далд сэрхүүгэл ер нь таньж яваа юм байна.
Тэгээ ер нь бол сүнсэн биеийг ч бас хооллох хэрэгтэй. Сайхан эрчим энергээр цэнэглэх хэрэгтэй байна. За дом мөөл цэцлүүл янз янзын юмнууд хийж байгаа бол гүйцэд хийж сурнаа дутуу ихгүй. Тим юмор оролдоод өөрөө чинь даадаг хардаг хүн байгаа бол тэр хүнийхээ өгнөөс битээ бол зөрөөрээ өөрийнхөө төлөө сайн өргүүлж хариулж хилүүлж байгаарэ. Тэр хүн танд нэг буруу санаж өөрийнхөө төлөө юм өргүүлээд байвал гэж тий. Хийлгээд байвал гэжтэй гэдэг юм гарч ирж шүү. За ураг удмынхаа асуудлуудыг зэгцлэхээ явж байгаа хавцтай өөрийгөө таних гээд явж байна гэж. Сайн муу хоёр талтай энэ нэг бас нэг болохгүй юм юмнаас айж эргэж хүчиж сочихгүй заа юу. Эргэн тойронд чинь нэг юм дутуу бас нэг юм дутуу янз янзын хүмүүсээр хийлгээд дутуу ингэж орхиод байгаа төлөг мүлөг юм сүүдэр харагдаад байна. За юм сүүдэртэй тал харанхуй юм өөрөө чинь дагсан гэж харагдчих шүү. Тэг муу юм хоолж гүйснээсээ болоод тэрүүл маргаа ойр үед асуудлууд жоохон гараад ирсэн байна. Ийм юм харагдаж байна. За тэгээд за лааны мэрэгэн дээр бол ерөнхийдөө энэ бол мэрэг ойлгомжтой харагдаж байна. Зүүн савинтай мэлмэн оюунтай хүн байна. За өөрийнхөө юмнуудыг сайн барьж аваарай. За зүүн үнэн зүг байна уу? Худлаа байна уу? Зүүн савин байна уу? Сорилт байгаад байна уу гэдгийг бас ер нь жоохон таньж явсан дээр за ингээ хувийн аашараас характер чинь өөрчлөгдөж байна. Янз янзын юм тавтаргуу зам болчмгүй үг мүг энэ төр хилээд ялуу ямиг муухагаар тайлах гад тэгээ нэг юм сонин сэтэл төрүүлээд байгаа юм харагдаж байна. Ууж итгэхээс болвол татгалзсан шүү. Найр надмаас холдсон шүү. За сурж тэлэх хөгжих талынхаа юмнуудыг сайн бодоорой гэж гарч ирж байна. За ийшээ тийшээ шинээр эхлүүлэх гээд байгаа ажил төрөл бол ойлгомжтой. За өвчин зовлонгийн хувьд бол амар хилээд байгаа өвчнгөөс бол толгой дөрвөлт хараа жоохон муудах дотор үе муухаарах. За ингээ нэг хэвтрээс их өвдөд байгаа юм даа л гэж хэлнэ. Тэгж харагдаж байна. За энэ дээр өөр өгч нөө хоёр хүн уулзчихсан. Шоп хийдэл. Үнсээ эдэлчихтэй. Ээж аавдаа очиж үнсүүлнэ. Ах トゥ амаатан садандаа очиж сайхан үнсүүлнэ. Заяа. Тэрүүлнэ, инкрүүлнэ. Өөрөө хүүхдүүдээ сайхан хэлээд сайхан өрөөгөөд үнсээрээ. Үлгээрээ хайртай хүмүүсээ сайхан үнсээрээ. Урмын үг хэлж агаарай. Эргэн тойрны хүмүүс чинь өөртөө ч адилхан бас урмын үгээр дутаж л яваа байх л гэж харагдаж байна. Тэгснэ энд. Тэнгэр мэнгэр дуурахад айс юм уу? Яас нэг юм харагдаж чинь газар ус маснаас өвхөрхсөн өндөр уул сардаг юм уу? Байгаль хангаа дэлхийг байгалийн үзэгдэл гэж хэлнэ. Байгалийн үзэгдэл байгалийн юм өмнөөс жоохон өвхөрхсөн цэрвсэн юм харагдаж байна. За давсаг жоохон өвдсөн байж магадгүй юм байна. Хөл руугаа яхан бадаралттай халууд өгөлттэй байна. За хатуу үг хитүү үг сонсохгүй одоо амьдралт чинь сайн сайхан зөндөө болохоор бууж байна. За олзнууд бол байна. Мөнгөний урс бол нэг тасарч байгаа юм алга зүгээр юм болох талаар бод. Одоо тэрний ч үр энэний ч асуудал тэрний ч мөнгө гэд ингээд асуудлууд байна. Урд хойдох амьдралын хэрүүл маргааны уудаж гардыг байна. Манай танаач юмнууд гардыг байна. За ах トゥ нарынхаа талд ороод ах хэцүү, байх хэцүү, нэгсэн зоргоогоор нөгөөд ах хэцүү, хөхгүй байх хэцүү гэл. Янз янзын юм харагдаж байна шүү. За энэ мэрэгэн дээр. Гэт нэг эрэгтэн хүн бодож байна. Эрэгтэн хүн гарч ирж байна. Үзчих шүү. За тэгээд за хоёр нь бол болооно бүтээнэ. Энэ хил амыг ч юм уу, энэ амьдралыг ч юм уу. Яг вэ гэсэн сүтэр гарч ирж байна. Энэ дүрсэн дээр нэг. Санаа зовноод бодоод их хил мэдээ хүлээгээд байгаа хүн байгаа юм шиг бах юм. Хил мэдээ нь ирэх баха заа орой хугацаанд хил мэдээ ирэхээр бооч шүү. За ямар ч байсан ялаа жаргалаа. За тэгээд харъя. Нэг юм жоохон шивтчихсэн юм арчин байгалаа сайн олдвор болж магадгүй тэрийг аваарай гинэ. Энэ дээр яасан юм бэ гэсэн чинь
цэцэг мэцэг юм уу да юм шаргал маргал өнгө үнэт хэдлэл өөртөө зориулаад тийм юм аваарай гэж байна. Өөртөө юм зориулж авахгүй байгаад байна. Өөртөө юм зориулаа. Эсвэл үнэт хэдл мэдлчил ламбард байгаа мó эсвэл ямар нэг үнэт хэдл авна гэж бодсон байгаад байгаа мó эдрэг аав шүү. Хоош нь тавиад байваа гэж гарч ирж байна. За хил ам хэрүүл маргаан тасарж сайн сайхан болохоор байна. За тэг хэцүү байсан зарим зүйлийг жоохон хүрээчээрээ тэгээд бүх юм ааж юмдаа гоё болохоор сайхан болохоор бож шүү. Заа юу зөөн үнэт хэдл амар нэг юм гоё юм харагч. За мэлмэн үеийн хувьд бол жоохон төөрөгдөд байгаа юм зүг тайлж чадахгүй байгаа юмнууд харагдчих шүү. За 3 дугаар бүлгийнхаа уншлагыг эхлүүлнэ. За 3 дугаар бүлгийнхний энерги шалгалт юу болж байна? Салах уу нийлэх үү гэдэг сонголт биш тийм. За ийм бодолтой байна. За хүн амьтантай уулзалт байна, яриа хэлцээрүүд байна. За энэ салах уу нийлэх үү өөр салах уу нийлэх үү шүү. Хайр сэтгэлийн салах уу нийлэх үү биш. Энэ асуудал надад салах нь уу, салахгүй нь уу? Энэ юм шийдэгдэж дуусах нь уу, дуусахгүй нь уу? Хил мэдээ ирэх нь үү, ирэхгүй нь үү гэсэн ажил төрөл албаныхын болоо да гэж харлаа шүү. За ажил төрөл албаных юм байгаад байна. Эсвэл нэг юм бичиг цаастай холбоотой, эсвэл хууль муультай холбоотой, эсвэл гадны юм хөрөнгө оруулалт, борлуулалт ийм юмтай холбоотой юмнууд гарч ирж шүү. Сая энэ дээр. За үйл өмөр чинь сайхан бүтнээ. За юу бүтэмжтэй чиний талд ер нь ялын юм жоохон эргэн юм сайнаар иргэн шүү. Энийг сайн хүлээж аваарай. Айгу удаж чинь иргэн гээл. Гэхдээ ирэхээр харагдчих. Хөрхөн бамбраш харагдаад тахаа. Гэр оронд нь тийм байгаа юм баг та. Энэ нэг асуудлаас салах нь уу, нийлэх нь үү, эсвэл энэ гэрээ контракт хийгдэх нь үү, хийгдэхгүй нь үү, бичиг цаасны хүрээндээ надад болох нь уу, болохгүй нь гэсэн ийм юмнууд харагдчихээн. За гоё энерги сэргэнэ. За юу. Үүлнүүдээ бүгдийн сайхан гүйц дуусгана. Бурцаалт харагдчихээн. Бурцаалт харагдчихээн. Баяжх нэ. Ашигүдээ чи минь ялах нэ мөнгө төгрөг орж ирэхээ харж ирж байна. За хувийн амьдралын асуудал дээр бол нэг хувийн амьдралын асуудал бол нэг тийм дайн дайчин давшаа заавал салж нийлээ ч юм уу эсвэл заавал яагаад байгаа юм алга ажил төр юм өөр юм бичиг цаас өөр орчны харилцааны өөр юмнууд биш үү. За энэ дээр за ингээ гэрээ хилцээр хөөцөлтөд явж исэн хүн амьтан чи ийшээ тийшээ явсан байж магадгүй мэн. Ирэх гэж байгаа байж магадгүй мэн. Гадны түнш бас наашаа цаашаа хөдлөхөөр харагдаж байна. За хууль цагдаа шүүх цагдаагийн өмнө дээр хөндлөнгөөс одоо тусалцах хүмүүс байна. За тэгээ дахин бичиг цаас гэрээ контракт өөрчлөгдөхөөр харагдчихээн. За хөрөнгө оруулалт мөнгө төгрөгтэй холбоотой зээл мэл хөөцөлтөө тэрийг авсан баах гэж харагдчихээн. Авчгаарч харагдчихээн шүү. За юу. За юм болгоно шүү. Бүх ямиг юм болгон баримт болгоно эргүүлээд баримтжуулна шүү. Аливаа ямиг ерөөсөө баримт талаас нь хүлээж аваараа баримтжуулна гэж гарч ирж байна. За харилцаа холбоо хайр сэтгэлийн гэр бүлийн тал дээр бол за юмс ингээд сайжирж байгаас эргүүлээд сайжирнаа. Аливаа юмсыг ингээд гэртээ ороод задлаад яж чадахгүй ч гэсэн ингээд чамайг ойлгодог дэмждэг хүмүүс байдсан байх шүү гэж гарч ирж байна. За зарим зүйлдээ гэр бүлийнхнээс санаа зовоод хэлдэггүй ярьдаггүй юм уу? Иймэрхүү асуудлууд бас байна. Гэхдээ яг тэр бол төрхөн зураг штэ. За ер нь жоохон атаархаг чамаа ингээ нэг дамтлаа зуугаад байгаа нэг нөхөр таварш байна ярваасан тий. Ярьж хэлсэндээ байждаггүй бас нэг юм дундаас нь юм янз болгосон нөхөр байж л байна. Энэ яг үе удаа ингэхгүй. За энийг бас удаа үрд юм биш гэдгийг сайн ойлгоорой. Сэтгэл санаагаар унаал баахан гүүгэл явсан л байна. Тийм. Чамаа нэг битээ өөдлөг гараасай гэсэн юм хүмүүсийн атаархалаас амар байд юм ээ. Хүмүүсийг атаархал амьдрч чадчих гэдэг чинь бас нэг бодлын чи. Бахархмаар л зүйл юм байгаа юм л та. Тийм, шийд гаргаж чадахгүй. Салах уу нийлэх үү гэдгийг биш вэ нөө. Энд нэг шийдвэр байна. Ялах уу ялахгүй. Миний хөөцөлтөд явж байгаа болох уу болохгүй юу? За би амьдралдаа явандаа явцсан дундаа миний амьдралд ирж байгаа юмнууд эргээр өөрчлөгдөх үгүй юу гэд
ийм юм гарч ирж шүү. За гаднаас гүгэд ороод ирэх юм. За шинэ боломж гарч ирэх гэдэг шүү. За ёо. Жол за мэдлэг боловсрол хэл яриа сэдвгүй одоо юу гэдэг бусдыг урайлан манлайлах чадамж гэдэг бол маш өндөр юм байна. За үйлнүүдээ гүйцэтгэлгээ хэл амныхаа үйлнүүдийг гүйц таслуулаарай гэж гарч ирж байна. За аливаа юм ер нь сэтгэлийн байдаг сэтгэл зүйн хувьд бол бас мундаг байх хэрэгтэй шүү л гэж гарч ирж байна. За энд хил мэдээ гаднаас хүлээж байгаа хил мэдээ бичиг цааснаас хүлээж байгаа хил мэдээ хүлээлттэй байсан цаастай холбоотой бичиг цаастай хил мэдээ бол ойрхон хугацаанд орж ирнэ гэж гарч ирж байна. За өөрчлөлт гарч ирж байна. Чам туслах дэвжих яриа хэлцээрий чинь ингээд нааштай сайштай болгох хүмүүс маш их гарч ирж шүү. За ёо. За ер нь л бараг бүтцэн зууцсан зулгаацсан л харагдаж байна. За юм болгож авъя шүү. Энэ тал дээр сайн бодоорой. Хашир туршлах суух хэрэгтэй шүү. Айгуу цагаан цайлган гарчин өөд өглөгч хүн байна. Бусдын өмнөөс ингээд аливаа юм үүрчээд идэг юм өглөгч төрлийн хүн байгаа даа. Тийм учраас болно. Ялалт харагднэ чамд минь харагдаж байна. За ялалтын өмнө бичиг цаас хэл мэдээ ирэхийн өмнө за сайхан байгаль майгалд гараад өргөл сайхан өргөөд нэг үйл мөрөө даатгаад яваарай. Заавал ламп хамаагүй штэ. Ер нь те үзмэрч хамаагүй шүү. Энийг сайн санаарай. За арс шин сүсгэлээ залбираа гуйдаг чамаас утахгүй хүмүүс байгаад байна. Өөрөө чинь сайн байгаасай, сайхан байгаасай, мундаг байгаасай гэж боддог хүмүүс байна. Хацтай юм энэ бас гэр бүлийн ч юм уу найз нөхдөд харилцаа дээр үнэн ч хүмүүс нь үлдчихэж. Тэ үлдсэн байна. Гэтэ нэг жоохон гомдсон гэр бүлийнхандаа өөрөө ихтэй хүмүүс жоохон гомдсон юм. Энэ өнөөдрийн нөхдөд ер нь жоохон гомдомхой нөхдөд байгаад байна уу юу? Гомдомхой байсан байна. Гэтэ яг хаа азтай байна шүү. За боломж ирээд амар гоё гэрэлтэй ирээд орж. За уураг удам мөхсөө гаргалын хувьд бол өндөр сайхан юм байна. За уул ус хангаад л хийдэг мөргөс үсгэлж яваарай. За өргөл өрхтөө сүү битгий өргөөрэй гэж би зөвлөнө. За бясалгал хийгээд бүр өөрийгөө тэнүүлээд явах вэ гэж хэлнэ. За гоё мэдээ сонсох гээд байна. Бичиг баримттай холбоотой асуудал дээр өсөлт дэвж гарах гээд байна. За мөнгө төгрөг бол баг ороод ирцэл харагдаад тах юм яана энэ одоо яана гинэ. Яаж үрэх вэ те? Бас зөв зохицуулаарай, хуримтлал болгоорой. За юм. За хүн амьтанд өгдөг их өглөгч юм байна. За тэр өгөх нь яах вэ? Гол нь юм болгож аваарай. Тий. Жижиг шижиг асуудал нь маш их байна өөртөө чинь. Санаа зовнил маш их байна. Тэгээ нэг юм жижиг ажил хийхээр санаа зовоод идэм үү, нэрлэгээд идэм үү, хичээд идэм үү, хичмхийн. Тэгээд ийм том юм, том төсөөл, том ажил, том мөнгө, иймэрхүү юмнууд бол гой боломжууд гарч ирэх гээд байгаа юм уу да гэж гарч ирж байна. Гэхдээ өөр дээр чинь л ирэх болохоос өрөөлийн нэг хин нэгний ингээд урайлаад байгаа юм биш. Та өөрөө хийж чадах зүйл байна. Тэс нэг хүн ингээд өгөөч, тэгээд өгөөч гэх хүний гуйлгын юм бол биш шүү. За энийг сайн анзаараа өөрөө бичиж цаасан дээр ялах нь ялд байгуулах нь болгоомжтой бай гэж байна. Өөрөө чи унаасаа шаналаасай, шантраасай гэж боддог нөхдүүд маш их байгаа учраас энийг бас болгоомжтой байгаад өгөөрэй. Сэрэмж илүүдэхгүй шүү гэж бай шүү. За тэгснэ амир хөөрхөн инкри мэдрэмж төрөд байгаа юм. За гэр бүлийн гадуур юм янз янзын харилцаа үүсгэх гэж оролцсон юм уу? Эсвэл тийм хүнтэйгээ таарсан юм уу? Ийм юм харагдлаа. Ямар тэнийг юм хийгээд байна. Өөрийгөө бодоорой. За юу. Хайртай хүн сэтгэл рүү юм хийчвэ. Ямар тэнийг юм хийх гээд байна. Хуучин юм руугаа битгий гүгээрээ. Хуучин цагт үлдсэн юм бол хуучин цагт үлдсэн гэдгийг санаарай. Одоо бол нэг тиймэрхүү алдаанаас болоод хил амнаас болоод гэр бүлд чинь маргаан саргаа үүсээд надад асуудал чинь өндөр дэвшээд айхтар юм болох вэ гэдгийг бас анзаарна. Тэр тал дээр сэрэмжтэй байгаарай. Чи өнгөрсөн болоод өнгөрсөн асуудал дахиж гаргаж ирж болохгүй. Тэ. Мөнгө сайхан орж ирнэ, мөнгийг сайхан тосож авъя шүү. За юу. За ажил төрлийн тэр юм дээр ялалт чиний бодож санснаар аливаа юм шийдэгдэх гэдэг юмнууд байна. Оршны чимээ ихтэй иж магадгүй шүү миний бичлэгнүүд. Тэгэхээр та нар
хожигийнхоо ухаанаар ойлгочоорой. Чамгүй л урт мөрөг боллоо. За эрүүл мэндийн талын өмнө дээр бол хоолоо сэрвэнжээ. Даарч хүрээд юм уу эсвэл халууц бүлээтэд хоолоо өвдөх гэж магадгүй байна. Шуухна харагдчихээн, хамар ам харшил шуухна харагдчихээн. Хоолоо сэрвэнэх гээд байна. За гэж одоо дүүрч магадгүй. За хумсны хумс үрдэг төштэй тиймэрхүү юм харагдчихээн. Оо манай хүн ч өстэй мангар өөртөө арчдаг гэн өөрийгөө харцтай арчилж өгч байна. Мундаг өөрийгөө арчилчин гэдэг чинь мундаг байна. Жохон витамин цус өтгөрөөд ээж магадгүй юм биш үү? Витамин шингэн юмсаа уугараа гэж гарч ирж шүү. За энэ дээр. Тэгээ шингэн юм гэхээр одоо нөгөө хоолойгоо хатуу юмар норгоод байваа. Тийм юм биш шүү. За. Бөөр нөрөөний өрөвсөлтөй байж магадгүй гэж гарч ирж байна. За. Ер нь бол тийм ээ. Огцон бас жоохон уур уцаартай байдаг байсан байна. Одоо ч нэр огцон уур уцаар чинж байх байлууд гоё төлөвшөж байна да. Хүн болцсон байна да. Мундаг болцсон байна да өөрөө. Асар их төвчээр, асар их зориг, асар их урам. Чи одоо босохдоо угаасаа асар их төвчээр, зориг, урам те туршлагаар босч байгаа юм байна. Сэтгэл зүйн байдал чинь ч гэсэн айгу мундаг болсон байна. За уйлж муйлаад ах юм алга зүгээр болгоомжтой байгаарэ. Бусад хүмүүс ашиглах гэдэг, монжих гэдэг, алдаа гаргуулах гэдэг шүү. Өөрөө чи яаж нээж ингээд тандаад явдаг ийм хатаарх гişнэр олон байгаа гэдгийг бас санаарай. Сэрэмж илүүдэхгүй шүү гэж гарч ирж шүү. За тэгээд нэг юм хөөрхөн юм гарч ирж байна. Тэгээд ялалт, дэвшээлт, дээшлэх юм гой юмнууд гарч ирж байгаа болохоор энийг одоо бол бараг ингээд ойлгомжтой байна л да. Тэгээд тэрэндээш туслана, энэндээш туслана гэл нэр хүний өмнө бүхийг л бүхэл зөөл гүйж байна. Чи чадна. За энэ удаа үргэлжлэх зүйл биш. За үр шим өгөөж өгөн гой хил мэдээ орж ирэхээр харагдаж байна. За хайртай хүмүүсийн чинь хувьд бол өөртөө ч л адилхан ингээд өөрөө чинь сайн байгаасаа гэж чин сэтгэлээсээ өсдөг хүмүүс өөртөө чинь байд юм. Гэхдээ цөөх юм аа. Олон биш. Ер нь тэл таран танигдсан юм шүү дээ олон хүний. Нэг өөртөө сайн, өөрийн чинь гэсэн хүнийг жоохон гомдоочгүй гэдгээ сайн бодоорой. За тийм хүмүүсээ бити гомдоогоорой. Тийм хүмүүстэй цаг зав гарч гоё ярилцаарай. Тийм хүмүүс чинь тэгж л хүлээж харж байгаа юм байна. Тийм хөөрхөн юм гарч ирж штэ. За гоё амтан байгаль цэвэрлээд амтан хооллоо жоохон буяагаар амтан олох нь жаах үү те нөгөө нэг савн тусыг тавьсан ч тэр чинь буян штэ л гэж бодохгүй те хийгэрээ гэж гарч ирж байна. За энэ дээр өөр юу гэж байна? Амар гоё юм ариуссан гоё гэгээлэг цаадлын ирээдүг гоёор харсан. Айгүй их уйлсан байна, айгүй шаналсан байна, зовсон байна. Гэхдээ чамаас илүү чиний 90 тойрны хүмүүс чамайг ийм байгааг хараад бүр амар шаналсан байна. Тэр хүмүүс чамайг сайн байгаасаа гэж чин сэтгэлээсээ хүсдэг хүмүүс байна. Чи хэнийг хэлээд байгааг маш сайн мэдж байгаа те. Хамгийн хайртай хүн чинь л те. Тэгээ тэр чинь хүний хүн шүү дээ. Гэхдээ хайртай хүний хүн гэхээр аав ээж нүүр хүн та хоёр одоо нэг ээж нэг аавын хүүхдүүд биш л гэж хэлнэ. Төрсөн ээж чинь төрсөн аав чинь биш л гэж хэлж байгаа утгаар шүү. Чи өөрөө л жоохон тэр тал дээр алдаа гаргачих гад болчингөө өмнөөс алдаа гаргачих гад байгаа тал харагдчих шүү чам дээр. За. Тэгээ би унлаа гэж өвчээр жаргаачлаа. Яа дөө гэхээр гоё юм савны шиг амны шиг чинь ингээд гоё хальцсан гоё гарч ирж байна. Тэгэхээр чамаас өөрөө чинь шалтгаал нөөлөхгүй заа юу хямрахгүй. Тэг амар гоё байр жаргалтай юм бас болно. Саяхан нэг жоохон адармаатай хийлээ маргаан шүүгэн байсан юм байна. Зүгээр л зарим зүйлийг зүгээр л байгаагаар нь хүлээгээд авчаарай. За. Заавал сүрэг заавал муу байх албатай биш шүү гэж гарч ирж хэлж байна. Заа. Сэтгэлийн шархлаа бол бас байна. Тээж явж байгаа юмнууд байна шүү. Тэгэхээр энэ хүртэл уншсан та нартаа маш их баярлалаа. Тэгээд чадан ядан та нарынхаа төлөвийг тавилаа. Баярлалаа.